байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр монгол хэлний хичээл орно. Ном дэвтрээ бэлтгээд ширээндээ суугаарай. Хичээлийн сэдэв өгүүлбэрийн цэг тэмдгийг зөв хэрэглэж сурая. Хичээлийн зорилго өгүүлбэрийн цэг тэмдгийг зөв хэрэглэж өгүүлбэрийн хэлбэр, хэлэх аялгыг мэдэх. Хичээлийн зорилт асуулт асуух, тавих. Өгүүлбэрт цэг тэмдгийг зөв хэрэглэж сурах. Асуух, хүүрнэх өгүүлбэрийн ялгааг мэдэх, зөв бичих. Цэг тэмдгийг зөв тэмдэглэж сурая. За хүүхдүүдээ, намар бид нэр өгүүлбэрийг хэлэх аялгаар нь хэрхэн ангилдаг талаар үзсэн. Одоо та нар санаж байгаа болов уу? За, асуусан өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг тавина. Хүнээс асуулт асуухад тийм ээ, ярихад бол бид нэр аялгаараа мэдж авна. Бичихтэй асуусан өгүүлбэрийн эцэст нь асуултын тэмдгийг тавьдаг. За, асуултанд хариулсан өгүүлбэрийн эцэст цэг тавьдаг. Энэ өгүүлбэрийг бол хүүрнэх өгүүлбэр гэж бид ангилдаг. Жишээ: хүү хаанаас ирэв? Энэ аялгаараа хүүхдээс асууж байна. Асууж байгаа учраас асуултын тэмдэг. За, хариулъя. Хүрмийн талаас ирлээ. Энэ бол хариулж өгсөн энгийн хүүрнэсэн аялгатай өгүүлбэр сонсогдож байгаа учраас эцэст нь цэг тавина. За, дараагийн өгүүлбэрийг сонсъё. Хүрмийн талаар юу байна вэ? Энэ бол асууж байна. Асуултын тэмдэг тавьсан байна. Хүмүүс ногоо тарьж байна. Хүүрнэж хариуллаа. Эцэст нь цэг тавилаа. За хүүхдүүдээ, ингээд доорх өгүүлбэрийг уншаад асуух өгүүлбэр ба хүүрнэх өгүүлбэрийн ялгааг таних мэдээрэй. Дэвтэртээ асуусан өгүүлбэр 3-ыг, хүүрнэсэн өгүүлбэр 3-ыг хариулж бич. Хүүрнэх ба асуух өгүүлбэрийг зөв нөхөж бичээрэй. Нэгдүгээрт нь чи хаана амьдардаг вэ? Асуусан байна асуултын тэмдэгтээ. Одоо хариулж бичиж. Би хотод амьдардаг. Би хөдөө амьдардаг гэх мэт хүүрнэж хариулж бичнэ. За, 2-дугаар хүснэгтэйг ажиглая. Намайг Гантулга гэдэг. За, энэ бол асуултанд хариулсан байна. Асуултын зохио. Ямар асуулт байвал тохиромжтой байх вэ? Чамайг хэн гэдэг вэ? Гэж асуух өгүүлбэр бичнэ. За, гэх мэтчлэн дараагийн 3-4 өгүүлбэрийг нөхөж бичээрэй. Дараах даалгаврыг хийгээрэй. За, 3 дасгалын зааврыг уншиж, зааврын дагуу хариулж бичнэ үү? Эхийг анхааралтай уншаад дараах даалгаврыг гүйцэтгээрэй. Хавар. Уншаад зааврын дагуу асуултанд хариулж бичээд багштай даалгавраа илгээгээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсонд баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.